Монгол улсад авто тээврийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулв. Бээжин, Парис, Австрали. 1907 онд Францын Ле Матинсоны санаачилсан Бээжин, Парис, Австралид оролцогчид 16,000 км замыг автомашинаар туулан өрсөлдөжээ. Шагнал нь тухайн үеийн өндөр дүн болох 100,000 франк байсан бөгөөд өнөөгийн ханшаар 1.2 сая $тай тэмцэнэ. Энэхүү уралдаан Монгол орныг дамжин өнгөрөхдөө тус улсын хувьд анхны автомашинтай уулзсан түүхэн үйл явдал болсон юм. Монголын говьд 4 төр будал байгуулж шатхан хүнсийг тэмээнжингээр хүргэсэн бол нутгийн ардууд зам зааж тусламж үзүүлсэн байна. Эх хүрээнд хүрэхэд 8 дугаар богд Жавзан дав болон Манжийн амбар нар уралдааны багийг хүлээн авч автомашиныг сонирхон үзжээ. Энэ уралдаан нь Монголын уламжлалт тээврийн соёлд шинэ хуудас нээж орчин үеийн технологид танилцсан түүхэн мөч болж үлдсэн юм. Улсын тех нэвтрүүлэх газрыг байгуулсан нь ардын хувьсгалын өмнөх үед Монголд тээврийн хэрэгцээг ердийн хөсгийн тээвэр буюу тэмээ, өхөр, морин тэрэг голлон хангаж байлаа. Харин 1921 оны ардын хувьсгалын ялтын дараагаар авто тээврийг хөгжүүлэх талаар нам засгаас үе шаттай арга хэмжээ авч эхэлсэн юм. 1924 онд хуралдсан улсын анх дугаар их хурлаар харилцан туслах хоршоо ба шинээр байгуулах аж ахуйн яамны зорилгын тухай тогтоол батлагдсан бөгөөд уг тогтоолд техник нэвтрүүлэх хэрэг бол улсын орлогын нэн чухал хэсэг болж ард олны аж ахуйд онцгойж холбогдолтой тул аж ахуйн явдлын яамнаас тус улсын хязгаарын дотор тех нэвтрүүлэх хорооны салбар бүхий газруудад аливаа гадаад дотоодын хүнийг хөлслөн ажиж дээлэх хэргийг халиад тех нэвтрүүлэх хорооноос явуулан гүйцэтгэвэл зохих тул аж ахуйн явдлын яамнаас эрхлэн гүйцэтгүүлэхээр тогтоов хэмээн тусгасан байдаг. Уг тогтоолын дагуу 1925 оны 7 дугаар сарын 15-нд засгийн газрын шийдвэр гарч аж ахуйн яамнаас 17 автомашин болон бусад хөрөнгийг шилжүүлж улсын тех нэвтрүүлэх газрыг байгуулсан нь манай улсын тээврийн салбарын анхны бие даасан байгууллага болсон юм. Хувь нийлүүлсэн Монгол Трансыг байгуулсан нь 1929 оны 12 дугаар сарын 30-нд бүгд найрамдах Монгол ард улс болон зөвлөлт холбоот улсын засгийн газрын хооронд Монгол улсын нутаг дэвсгэртэй тээврийн үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулсан нь хувь нийлүүлсэн Монгол Транс компанийг үүсгэн байгуулах эхлэл болсон юм. Уг хэлэлцээрийн хүрээнд 1930 оноос Монгол Транс компани 5 чиглэлд зорчигч шуудан тээвэрлэх ажлыг өөрийн автомашинаар гүйцэтгэж эхэлсэн байна. Үүний зэрэгцээ зам харгууг засч сайжруулах, механикцсан засварын үйлдвэр байгуулан автомашины их засвар хийх, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх зэрэг ажлыг эхлүүлжээ. Эхний жилүүдэд Монгол Транс нь Алтан булаг Улаанбаатар, Ховд, Цагаанур, Эрээн цав, Баян түмэн зэрэг чиглэлд үйлчилдэг зогсоол баазуудыг байгуулсан байна. Тээврийн үйл ажиллагаа замын нөхцлөөс ихээхэн хамааралтай байсныг харгалзан хараа, өрөө, уул, орхон, тамир, хэрлэн зэрэг гол мөрөн дээр гүүр, жижиг голуудад бетон хоолой хийх, шавар намагтай газрыг засах зэрэг зам барилгын ажлыг эхлүүлжээ. Анх 267 мянган төгрөгийн хөрөнгөтэй байсан Монгол Трансын хөрөнгө 1936 оны 1-р сарын 1-ний байдлаар 6.7 сая төгрөгт хүрч бараг 23 дахин нэмэгджээ. Гэрээний хугацаа дууссан тул 1936 онд зөвлөлтийн засгийн газар Монгол Трансыг 8.6 сая төгрөгийн хамт Монгол улсад бүрэн шилжүүлэн өгсөн юм. Энэ үеэр бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газраас гаргасан тогтоолд зөвлөлт холбоот улс манай улсын тээврийн шинэ байгууллагыг бий болгоход хөрөнгө мэргэжилтнээр хангаж үндэсний хүчийг нэмэгдүүлж байгууллагыг бэхжүүлсэнд гүн талархаж байна хэмээн онцолж зөвлөлт холбоот улсын засгийн газарт халуун баяр хүргэсэн байна. Монгол Транс дуу төрсөн түүх. Ардын жүжигчин төрийн хошоо шагналтын ижин хорлоо нь Монголын мэргэжлийн театрын үндэс суурийг тавилдсан 20 дугаар зууны Монголын урлагийн алтан үеийн төлөөлөгчдийн нэг баг сургууль тээврийн холбооны курст суралцах хугацаанд ардын үлгэр жишээ клубт орж дуулах авьяасаараа анх танигдж байлаа. 1928 онд гэр бүлийн хамт Ховд аймаг руу нүүж тех нэвтрүүлэх газрын салбарт ажиллахын зэрэгцээ урлаг соёлын ажилд идэвхтэй оролцож байлаа. 1930 онд Улаанбаатарт иргэн ирж Монгол Трансын ерөнхий хороонд бичиг иргэн эрхлэгчээр ажиллах үедээ байгууллагын уран бүтээлчтэй хамтран соёлын ажлуудыг идэвхтэй зохион байгуулж эхэлжээ. 1931 онд Тамсаг улагдах Хөлийн цэргийн ангид тоглолтоор явах замдаа ижин хорлоо болон түүний хамт олон хулсан ташуур дууны аялгаунд үндэслэн Монгол Транс дууг зохиосон юм.
Тус баригадад хөгжимчин улаан жамбал, дуучин нацаг, чимэд, нямсрун, шандчин цэрэн дулумнаар багтаж байсан нь тэдний урлагийн авьяас чадварыг ээлтгэн. Монгол таранс дууг анх ичин хорлоо өөрөө дуусан бөгөөд хожим нь ардын жүжигчин Түмэн Дэмбэрэл, авьяа жүжигчин Дорж Дэрэм, Чулуун Чимэг нараа амьлуулснаар авд тээврийн салбарын соёлын үнэт төв болон мөнхөн үлджээ. 1940 он Бүгд найрамдах Монгол Ард улсын 8 дугаар их хурлаар шинэ үндсэн хууль, Монгол Ардын хувьсгал намын 10 дугаар их хурлаар 3 дахь програм батлагдсанаар улс орон шинэ хөгжлийн замд шилжсэн юм. Эдгээр баримт бичгүүдэд механикцсан тээврийн төрлүүд үүсэж, эдийн засгийн чухал салбар болон бүрэлдэхүүн тогтож буйг онцлсон байлаа. Монгол Ардын хувьсгал намын 10 дугаар их хурлаас авто тээврийн бааз, засварын газрууд байгуулах, зам гүүр барьж шинжлэх, төмөр зам тавих, ердийн хөсгийг улсын тээвэрт өргөн ашиглах зорилтуудыг тодорхойлсон юм. Энэ үндсэн дээр улсын баг хурал ардын сайд нарын зөвлөлийн 1940 оны 40 дугаар тогтоолоор бүгд найрамдах Монгол Ард улсын тээврийн ямыг байгуулж, сайдаар намсрааг томилжээ. Тээврийн ям нь авто тээвэр, зам барилга, ердийн хөсөг, төлөвлөгөө санхүү, ерөнхий хэлтс, нууцын тасаг гэсэн бүтэцтэй нийт 25 орон тоотоогоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Улмаар төмөр зам, усан замын хэлтсүүдийг шинээр байгуулж, бие даасан авто тээврийн газар, авто сургууль, бензиний колонк бүхий хангалтын газар, ердийн болон автомашинд артиллуудыг шууд харьяалуулан ажиллуулжээ. Ийхүү тээврийн ямыг байгуулснаар Монгол улсад тээврийн салбарыг зохицоор нь хөгжүүлэх, мэрэгжлийн төвлөрсөн бодлого хэрэгжүүлэх боломж бүрдэж, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах эхлэл тавигдсан юм. Аймаг бүрт авто тээврийн бааз байгуулагдсан түүх байсан. 1945 он Дэлхийн 2 дугаар дайны дараа Монгол орны авто тээврийн салбар өмнө нь байгаагүй их хүндрэлийн өмнө ирээд байлаа. Тээврийн яамны автомашины 70% нь хуучирч муудсан бол үлдсэн 30% нь ашиглах боломжгүй болсон байлаа. Авто паркийн ашиглалтын ихтгэл зүйн ердөө тэг 141 байсан нь салбарын дороодлыг тодхон илтгэж, яаралтай шинжилэл хийх шаардлагыг бий болгожээ. Энэ хүндрэлтэй нөхцөлд 1947-оос 1952 онд Улаанбаатар, Ховд, Арханга, Говьалтай, Булган, Улс зэрэг аймагт шинэ автобаазуудыг байгуулж эхэлсэн юм. Улмаар 1954 онд сайд нарын зөвлөлийн тогтоолоор 12 аймагт шинээр автобааз байгуулж, зөвлөлт холбоот улсын ЗИС-5, ЗИС-150 маркийн ачааны машинууд, ГАЗ 51 маркийн шуудангийн автомашинууд болон шатхуун зөөдөг тусгай автомашинуудын парк бүрдүүллээ. Үүний үр дүнд 698 автомашинтай болж, улсын авто тээврийн үндэс сүрийг дахин бэхжүүлжээ. Ийхүү аймаг бүрд авто тээврийн бааз байгуулагдсанаар иргэдэд хүнс, аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн, түүхий хэд, түлш хүрэхээс гадна дотоодын шуудан тээврийн сүлжээг тасралтгүй хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан төвхтэй. Улсын өртөө ба аймаг бүрд авто тээврийн бааз байгуулав. 1949 онд бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөл Монгол Ардын хувьсгал намын төв хорооноос түүхийн шийдвэр гаргаж, морин өртөөний албыг халан төвлөрсөн улсын авто өртөөний тогтолцоо руу шилжих эхлэлийг тавьжээ. Энэ шилжилт нь ард түмнийг морин өртөөний хүнд хүчээр албанаас чөлөөлж, аж амьдралаа сайжруулах шинэ боломжийг олгосон бөгөөд улс орны нийгмийн эдийн засгийн хөгжилд томоохон дэвшил авчирсан алхам болсон юм. Шинэ тогтолцооны хүрээнд аймгийн төвүүдэд 18 авто өртөө байгуулан 120 автомашин хуваарлаж, харин сум болон дамжлаг өртөөнүүдэд нийт 49,000 гаруй морь тэмээ ашиглан тээврийн сүлжээг өргөжүүлжээ. Авто өртөөнөө морин өртөөнөөс хурдтай, найдвартай, зардал багтаа тул мэдээлэл, бараа, эмнэлгийн тусламж зэрэг зайлшгүй шаардлагатай үйлчилгээг орон нутгийн иргэдэд түргэн шуурга хүргэх боломжийг бүрдүүлсэн байна. Өртөөний автомашины үйлчилгээг төлбөртэй болгож, хүн ачаа тээвэрлэх журмыг тогтоолоо. Улмаар улсын өртөөний үйл ажиллагаа, хяналт зохицуулалтыг орон нутгийн захиргаануудад шилжүүлэх зэргээр шинжилгээг хэрэгжүүлж эхлэв. Ийхүү морин өртөөний үе шатаас авто өртөөний төвлөрсөн тогтолцоон шилжсэн нь хөгжлийн хувьд томоохон өсрэлт болж, хожимын авто тээврийн баазуудыг хөгжүүлэх их суурь тавигдсан юм. Монгол улсад авто тээврийн салбар өөрчлөгдөсний 100 жилийн ойд зориулв.